За самбасана та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon хаагчлалынхаа ээлж доороор та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор надад энэ постерыг хийсэн арга нь бас их таалагдсан. Цаа талд нь одоо үндсэн зураг оруулаад тэгээ наад талд нь тийм ээ. Одоо энэ бата гэж бичгнийх нь ардаар бичгийн гарных нь ардаар ороод ингээд иймэрхүү стилээр эффект оруулж хийсэн байгаа. За энэ надад бас сонирхолтой санагдсан. Та нарт бас сонирн байж магадгүй. За хоёрдугаар би болохоор сайн нөгөө юуны нэг юм тишерт гаргасан байгаа шүү дээ тийм ээ. Би одоо энэ Cats гэдэг манай коллекшн дотор байгаа энэ муурны зурагтай одоо энэ юунууд байгаа хгүй цамцнууд одоо аяга энэ төр байна тийм ээ. За энийхээ юунд постерд болохоор энэ One Kong Inspired гэдэг ийм постэр хийсэн байгаа. За энийг бас та бүхэнд яаж хийснэг үзүүлье. За яг энийг бас нөгөө ер нь дажгүй болж ийн үгүй юу гэдэг нь болохоор ChatGPT рүү оруулаад за энэ improvement тийм ээ ямар нэгэн сайжруулах юм байна уу энэ тэрийг асуучмаар юм бэлээ. Тэгэхээр тэрийг ингээд айгүй сайхан зүйлүүд өгд юм бэлээ. Тэгээ тэрнийхэн дагуу хийчихээр ерөнхийдөө дажгүй болчихжээ. За гурав дахь нь болохоор нэг ийм бас гар утастай тийм ээ. За энэ бол ерөнхийдөө амархан гэхдээ янз бүрийн юм дээр бас авч ашиглах зүгээр санагдсан. Би одоо чинь энэ нөгөө нэг аягныхаа рекламд ашигласан байна. Нэг цамцныхаа рекламд тийм ээ ашигласан бац шээтэй. За энэ болгоныг яаж хийх юм бэ гэдгийг үзүүлье. За эхнийх нь болохоор бүгдээр батагийнхаа юунаас эхлэе тийм ээ. За ингээд нэг юу бүтэн юу аваад за тэгээ би батагийн зургийг оруулсан байгаа энд байж гэн. За батагийн зураг болохоор бас яг голоо олоог учраас голын жоохон олоод ингээд нэг жоохон ингээд томхон шиг тийм ээ. Ингээд авчих. За тэгээ энэ зургаа бас дахиад ингээд юу яачин тийм ээ. Хоёр даблт чинь за тэгээ артлынхын зургийг нь болохоор ингээд сайхан бүлээр идэнэ. За ингээд нэг 40 50 хүртэл тийм ээ. Бүлээр идчих. За тэгээ хоёр дахь зураг орж ийн тийм ээ. За тэгээ хоёр дахь зургаа болохоор бас ингээд нэлээ жижигхэн болгоод артлынхын сайзнаас бас нэлээд жижигхэн болгоод тэгээд юу яач. Бас яг ингээд голыг нь олоод оруулчвал бас их зүгээр юм бэлээ. За ингээд тийм ээ. Тэгтээ бас яхаа мэдчихв дэрэж хантан байвал зүгээр юм аа. За тэгээ энэ зургаа болохоор бас юу ячиж болно. Энэ юугаар ингээд строк юм уу ингээд оруулчих болох юм байл. Тэгэхээр би болохоор нөгөө нэг томхон шиг тийм ээ юм дээр ингээд бата. За тэгээ энийг бид нэр ямар цагаан юу юуг нэлээ фонд нь болохоор энэ 210 гээд хайхаар ингээд ийм 210 гэсэн фонтнууд байгаа. За энэний хамгийн доотлынх нь энийг ингээд яачих заяа. За тэгээ өнгийн нь болохоор яг нь бид нар цагаан өнгө сонгосон зүгээр. Ингээд. За тэгээ энийг ингээд яг нь эргүүлээд батагийн ингээд оруулсан байгаа. За тэгээ батагийн гар марн цаанаа орчиж байгаа. Тэгмүүд энэ зургаа дахиж ингэж урталт нь гаргаж тавьж агаад за тэгээд яг нь артлыг арилгачихсан. За тэгэх юм бол яг нь энэ батагийн гарны бүхнийхээ наан ингэж гарч ирээд бас ийм гой зураг орж болж байгаа. За тийм иймэрхүү маягаар бас хийж болж байна тийм ээ. Болохоор энэ моделийн зураг аа тийм ээ. За би болохоор тэр зургийг бол Gemini-гаар зурулж авсан шүү. За тэгэхээр элемент рүү очиж жоод бид нар юу яах хэрэгтэй? Shape аавна. За энийг алгачих юм окапаас гараад shape аавна. За shape авахтаа энэ дөрвөн болно тийм ээ. Ийм corner гэдэг шүү дээ. Одоо ингээд юу ятсан? Иймэрхүү явчтай. Манай цамцны маань зураг болохоор ийм navy буюу хар хөнгөтэй учраас би энэ артлынх нь энийг бол жоохон юу цагаан цэнхэр бүр нэлээд цайвар цэнхрээр авъя гэж бодож байна. За одоо энэ хараа голдоо юм юутэй. Тэгтээ яг бид нар ингээд өнгийн одоо энэ голын цагаан байна шүү дээ тийм ээ. Энийг бол баг цагаан болгочихсон зүгээр. За энэ өнгө нь болохоор нэлээд цайвар цэнхэр заяа. За иймэрхүү байвал зүгээр юм тийм ээ. За тэгээ энэ дээр бид нар модель оруулж ирнэ. За манай модель маань энэ мэлийн бараан ихтэй модель байгаа. За Gemini-гаар зурсан байгаа. Тэгээ би яг энэ юутай холбоотой зурж өгч. За тэгээ энэ дээр бол юу ChatGPT юу гэж зөвлөж ийн гэхээр энэ цамц реклам гарч байгаа учраас тэр хөл мөл оруулахын чи чинь би энэ л гас зөвхөн
гэсэн юм хичээлээд би тэгээд бас яг нэр тийм байж тийг цамцан дээрээ бас ингээ фокус авахгүй л тийм ээ ингээд нэг тэр хүний хүлэмэл тэр өөр юм руу тэр хүмүүсийн анхаарлыг татах хэрэггүй гэж байгаа байхгүй. За тэгээд би яг энэ нөгөө ингээд хараа. За ер нь бол яг гэх тэгэхээр энэ эмгтэйгийн зургийг бас нэлээд юу нэг ингээд томруулчих бас болж чинь тийм ээ ингээд юуруугаа оруулаад за энийг ч гэсэндээ бас бид нэг жоох ингээд томруулаад голыг олоод ажиллаж чинь тийм ээ. За иймэрхүү маягаар хийж болж байна. Тэгээ яг энийг хийчихэд тийм ээ энэ ингэжсэн энэ Vancouver inspired гэдэг энэ нэг энийг ингээд тод өнгөд биччихээр хүмүүс бас энэ лүгөө анхаарахгүй тийм учраас энэ бусад одоо энэ текст мекстний өнгийг бол нэлээ ингээд тийм ээ сул болгож өгөөрэй. Тэгжээж энэ дээр хүмүүсийнхаа яг юун дээр фокуслох гэж байгаа юм тийм ээ тэрнийхээ юу тийм ээ илүү ингэж тадаа гаргаж өгөөрэй гэсэн юм зөвлөгөө бичлээ. Тэгээ энэ надад маш их таалагдсан. Тэгээ би энийг ингэж хийчихэд нөө юурууг за чинь одоо хэдүүлээ шалгаад үзье тийм ээ ямар нэг improvement хэлэх нүгөө илүү энэ хараа энэ нэмэх тэмдэг дээрээ дараад энэ add photos гэдэг тийм ээ. За тэгээ саяхан энийг оруулаад тэгээ яг нөө энэ improvement гэдэг ингээд бичээд өнгөт чинь наад чинь тийм юм сайжруул энэ төр гэд хэлээд өгөн заяа. За ерөөхдөө айгуу сайн болсон байна гэдэг чинь тийм ээ. За тэгээ headline-ийн visibility-ний яаж энэ best option and gold байвал зүгээр ийм энэ юугаар ав гэдэг чинь. За энэ үсгийн фондын бол яг нь үсгний фондын хэдүүлээ өнгийн бас өөр арай өөр фонд өгч өгчэн за иймэрхүү жоох ингээд тодорч ирж байна тийм ээ. За иймэрхүү маягаар энэ ингээд зөвлөгөө өгдөг. За энэ зөвлөгөөнийхэн дагуу ингээд юугаа яачих юм бол би бол бас мэргэжлийн юм дизайнер биш учраас ингээд янз бүрийн юмны мөнгөн дээр нь одоо тийм ээ зөвлөгөө авахгүй болохгүй. Тэгэхээр чаача бит бол аюу гой зөвлөж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр ингээд зөвлөгөө аваад нэгээ сайжруулчих болно гэсэн үг. За дараагийнх нь энэ аюу хөөрхөн юу санагдсан. За энэ нохотыг нь хийгээд үзүүлчих тийм ээ. За энийг бол ямар бүтээгдэхүүн дээр хийж болно гэсэн тийм ээ. За эхлээд бол зураг авна. За би энийг оруулчих тийм ээ. За энэ нөгөө нэг ийм дөрөв ийм хөөрхөн мууртай юу аахгүй. За энэ муурны зургийг нөгөө нэг энэ Photospy-с авсан байгаа шин хараа Photospy дээр хүмүүс ингэ хийсэн зургнууд нь байдаг байхгүй паблик зургнууд нь. Тэгээ би энэ зургийг авсан аяга хөөрхөн энэ бас өнөөдөр би энэ хоёроор муурны зурагтай тийм ээ бүтээгдэхүүн хийсэн байгаа. Тэгээ бодолк юу энэ хийсэн цамц хийсэн байгаа. За тэгээ яг энэ аяга бас хийсэн байгаа. Тэгээ энэ байгаа хаа. Энэ тэ тэг надад энэ зурнууд нь бас аюу гой санагдаад аюу гой дүрслэлтэй тэг аюу гой өнгөтэй санагдсан. За тэгээ энийг эхлээд яг би тэгээ энэ бүтээгдэхүүнийг ингээд рекламлах гэдэг юм зураг хэлүүлсэн баа. За энэ дээрээ бид нар яах вэ гэхээр элемент руу очиж жоод энэ чи mockup гэдээ баа шүү дээ тийм ээ. За тэгээ iPhone in hand гэж бичээрэй. За юу чинь одоо энэ дээр нүгч чинь за iPhone 15 Pro in hand гэнэ. За би энийг авчи. Ер нь бол яхан дээр нь iPhone in hand гэдэг хэнгүүт чи яхна баг юу ячдаг. Зураад өчтдөг аа. За тэгээ яхан энэ артлынхаа юм жоохон дээш нь болгочих. Аягаргаа оруулж байгаа учраас тийм ээ. За тэгээ энэ юуг нь бас ингээд жоохон томруулаад энэ аягийг оруулах гэдэг шүү дээ тий. Зурга дахиж даблдаад тийм дээр нь гараад ичсэн шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт энэ юун дотор оруулчих энэ одоо энэ юу гэдэг гар утсан дотор оруулчих. За тэгэнгүүт энэ маань энэ дотор ингээ орчин заяа. За энэ ингээ орохтой болохоор юу яаж чинь хар юутай ороод байгаас тэгвэл энэ дээр ингээ нэг хоёр дараад за тэг энийг яах нь жоох энэ дээр нь ингээ томруулаад өччих заяа. За apply change. За тэгэхээр энэ гар утсыг бас энэ дээр оруулж өгч чинь тийм ээ. Тэгэхээр энэ артлынхаа зургийг болохоор яах нь жоохон юу яач. Бүлэрэдэд ингээд нэг 50 мафтай 50 мафтай бүлэрэдчих. За тэгэнгүүт яах нь энэ аягыг бас ингэж наашин татчих байгаа юм шиг тийм ээ. Ийм бас гоё эффект аваад тийм ээ. Энийг бол ямар ч юм дээр бас хийж болох юм билэ. За ингээд эмчлэгээд бас баярлаа.